Сүхбаатар аймгийн Эрүү иргэний иргэн давзаалах шатны шүүхийн Эрүү иргэн шүүх хуралдааны нээж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Тусгай дундын анхан шатны шүүхийн 25 оны 1 сарын 3-ны өдрийн 7 дугаар цаад тогтоолтод шүүгдэгч Атганбаяр толбогдох Эрүү иргэн хянаа эцэн нарийн бичгийн даргаалсан эрт танилцуулъя. Бусдын сууж олно. Ёстой олоотой санал хүсэлт оролцогч нарт байна уу? Багбана. За, өнөөдрийн шүүх хуралдааныг Сүхбаатар аймгийн Эрүү иргэний иргэн давзаалах шатны шүүхийн шүүгч Оюун Тунгалаг миний бие даргалж, Дорнот аймгийн Эрүү иргэний иргэн давзаалах шатны шүүхийн ерөнхий шүүгч Уртнасан, шүүхийн шүүгч Эрдэнэбуу нарын бүрэлдэхүүнтэй нарийн бичгийн даргаар Ганжуулж прокурор Ууганбат нарыг оролцуулан явуулна. За, бүрэлдэхүүн прокурор нарийн бичгийн даргааг хууль засан үндслээр татгалзах хэрэгтэй. Татгалзал байна уу? Баггүй. За, дэг эрх үүргийг тайлбарлаж өгье. Хуралдаанд оролцогч нар шүүхийн хүндэтгэх хуралдаанд дараалагчийн дэг эрх хуулийг шийдвэрт захирах дэг эрх хуулийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байгаа. Шүүх хуралдаанд хандж үг хэлэх мэдүүлэгтээ суудлаасаа болсон. Гар утсаа унтраах эсвэл дуугүй тохиргоон дээр нь тавиарай. Шүүх хуралдааны явцад бол саад учруулж болохгүй. За, шүүх хуралдааны явцын дуу төвчний эвшлэг хийгдэж бол хадгалагдаж байгаа. Шүүх хуралдааны явцад тайлбарах нотлох баримтыг шинсэн судалгаад оролцох хэрэг давгцсан нотлох баримтуудыг дүгнэлт санал хэлэхдээ ашиглах хэрэгтэй байгаа. Ял шийдэхүүс эцэд юм байдал ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримтыг бол гаргаж өгч болно. За, хэрэг хэлцэх дарааллыг тогтоё. Илтгэл шүүгч миний хэргийн талаар танилцуулна. Прокурорын эсэргүүцлийн үндслийг сонсон, нотлох баримт шинсэн судлана. Тэгээд оролцогч нарын тайлбар саналыг сонсон, прокурорын тайлбар дүгнэлтийг сонсноо. За, энэ хэргийг давзаалах шатны шүүх 2 сарын 14-ний өдөр хүлээж авсан байгаа. Шүүгдэгч Дамдын сүрэнгийн Атганбаяр нь бол 1976 онд төрсэн 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсралтай, мэргэжилгүй малчин ам бол 1 Түмэн зах цомын 3 дугаар агт 04 тоодод оршин суух хаягтай. За, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хүн байна. Атганбаяр нь бол 24 оны 4 сарын 25-ны өдөр Түмэн зах цомын 2 дугаар багийн нутаг Булган гэх газраас Синд аюушийн эзэмшлийн хар халдсан, хар цэцтэй 4 хөлн, хар урдаасаа 2 бэх, эмтэй 1 тонны насгүйдсэн бүдүүн эр хань болох бог малыг бусдын өмчлөлийн мал болохыг мэдсээр байж сунхайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр хуулиасаар авч малын эмийг өөрчлөн үн төлөвгүй өөрийн өмчин адил захиран зарцуулж бусдад 213,300 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг тологдсон. Прокуророос түүний үйлдэлийг эрүүгийн тусгай ангийн 17-12 дугаар зүйлийн 1 дэх класснаар зөвлөж хэргийг шүүхээр шилжүүлсэн байгаа. Анхан шатны шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нотогдоогүй гэх үндслээр хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгсан. Хэргийг бол прокурорт буцааж шийдсэн байгаа. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдаа хоригдоогүй хэрэгт эдүүнийн баримтаар хураагдсан буюу битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянаа шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлбөргүй болохыг бол дурдж шийдвэрлсэн байна. Иргэний нэхэмжлийг бол хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн байна. За, прокуророос бол цагаат тогтоолыг бол их зөвшөөрсөн байгаа. Анхан шатны шүүхийн цаадах тогтоолыг хүчингүй болгуулахаар үүсэл бичлээ. Би прокурорт өөрөө бичлээ орж байгаа учраас үндэслээ тайлбарлаад өгч. За. За, тусагт хяналт тавьж ялгахыг төвлөсөн Жамдал прокурор нь өөр нэгд рүү хамжигдсан бөгөөд за дээшний прокурор наагал төрж эсрүүлсэн байгаамаа. Тэгээд өнөөдөр миний бие тус давзаалах шатны шүүх хуралдаанд танилцаар оролцож байна.
За агуулгын сүүлчийн агуулгын хувьд бол эрүүгийн хэн шийдэх хуулийн 34-14 дугаар зүйлийн 5 хэсэг заасан шүүх хурлааны явдал нотлох баримтаар нотлогдсон тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зөвшөөрлөхээр эсвэл 33-1-р зүйлийн 613 болон 614 дугаар заасан гомдыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хэн шийдвэрлэх хэлцэх хугацааг 60 хоногоор хүртэлх хугацаагаар хойшлуулна гэх заалтын дагуу шүүх хурлааныг нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг явуулсны эцэс шүүх шийдвэрийг гаргах боломжтой байсан бөгөөд за эрүүг хамааралтай бүхэл нас баримтуудыг шалгалгүйгээр хэргийн эцсийн шийдвэрийг гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлсэн үндэслэхгүй бөгөөд аваа шатны шүүгдэгч хотхон баярт холбогдох хэрэгт хамааралтай бүхэл нас баримтуудыг тал бүрээсээ шинжилж судлаж дүнд үндэслэхэд өгүүлж хийж чадаагүй байна гэж үзэж байна. За эрүүгийн шийдвэрлэх хуулийн 34-12 дугаар зүйлд зааснаар шүүх хэргийг хэрэгсэхгүй болох үндэслэлийг тодорхой хуульчилсан байдаг. Гэтэл аваа шатны шүүх нь цааш тогтоолын тогтоох хэсгийн нэгт заалтад Скотланд Викторийн газар эрүүгийн хуулийн онцлогийн 17-12 дугаар зүйл нэг хэсэг зааснаар Тажива овогт Дамжин сүрэнгийн отхон баярт ялах төгөлд үйлдсэн хэргийг эрүүгийн хэн шийдвэрлэх хуулийн 1-17 дугаар зүйлийн 2 хэсэг заасан журмыг шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нотлогдоогүй үндслээр хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлсэн бөгөөд шүүхээс шүүгдэгчид холбогдох хэрэг цаадахтай эрүүгийн хэн шийдвэрлэх ажиллагааны ерөнхий үндэслэл болоод за зарчмыг удирдлага болон тогтоох хэсгийн үндэслэл болон шийдвэрлэл нь эрүүгийн хуулийг буруу хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. За мөн эрүүгийн хэн шийдвэрлэх хуулийн 1-15 дугаар зүйлийн 2 хэсэгт шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж эрүүгийн хэн шийдвэрлэх хуулийн 34-12 дугаар зүйлийн 1 хэсэг тусдал зааж шийдвэрийг гаргах бөгөөд эсвэл хөнгөн ялалтай болон гэмтэрэг үйлчлэлийн этгээдийн эрхтэн байдлыг дээрдүүлсэн хуулийн хэрэглэгийг ойлгоно гэж 2023 он 5 дугаар сарын 8 өдрийн 24 дугаартай Монголын дэд шүүхийн нийт шүүгчдийн хурлын тогтоолд тодорхой заасан бөгөөд шүүхээс дээрх зарчмыг удирдлага болон хэрэг шүүгдэгчид ашигтайгаар хэн шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдолд 34-12 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан шийдвэрийн аль тохирох хэсгийг нь баримтлан хэрэг хэрэгсэхгүй болгох байдлаар шийдвэрлэх байсан. Шүүх эрүүгийн хэн шийдвэрлэх хуулиуд тухай хуулийг ноцтой төрсөн үндэслэлийн тухайд эрүүгийн хэн шийдвэрлэх тухай хуулийн 36-2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхад бичигдсэн байна гэж зааж өгсөн байх бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1 хэсэгт дараа нөхцөл байдлын аль нэгэн тогтоогдол шүүх шийдвэр гаргахдаа эрүүгийн хэн шийдвэрлэх тухай хууль ноцтой төрсөн гэж үзнэ хэмээн хуулинд тогтоосон байх бөгөөд 1-6-д шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36-2, 36-6, 7, 8, 9-р зүйл заасан шаардлагыг хангаагүй хуульчилсан байна. Гэтэл заалт тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад эрүүгийн хэн шийдвэрлэх хуулийн 39-р зүйлийн 4 дахь хэсэг заасан баримтлан шүүгдэгч отхон баярт холбогдох хэрэгт хэргийг Скотланд аймгийн Викторийн газар буцаасах гэж дурдсан бөгөөд эрүүгийн хэн шийдвэрлэх хуулийн 39-р зүйлд нь давзаалах шатны шүүгээс гарах шийдвэрийн талаар зохицуулсан байх бөгөөд тус зүйл нь 2 дахь хэсэгтэй бөгөөд 39-р зүйлийн 4 дахь хэсэг гэж тус хуульд байхгүй. Хуульчлаагүй байх тул шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхэлсэн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдлыг нийцээгүй үндэслэлгүй шийдвэр гараагүй байна гэж Викторийн хувьд үзэж байна. Ийм учраас Скотланд анхан шатны шүүхийн 2025 оны 1-р сарын 3-ны өдрийн 7 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгох дүгэл болон саналыг гаргаж байна. За хэрвээ шинжилэн судлуулах нотлох баримт байна уу? За тус хэргийн хувьд бол хохирогч Тэнд Авшийн мэдээлэл байгаа. Австрийн 9-10 дугаар хуудсанд. За гэрч Бат Эрдэнэ мэдүүлэг Австрийн 13-аас 14 дугаар хуудсанд. За болон за Хот гэрлийн мэдүүлэг Австрийн 17-аас 18 дугаар хуудсанд дахин өгсөн мэдүүлэг нь 28 дугаар хуудсанд. За гэрч Бат хоёрын мэдүүлэг Австрийн 21-аас 22 дугаар хуудсанд зэрэг авсан нотлох баримтуудыг шийдвэрлэж тооцоолсон байна. Шүүгдэгчид хэрэгс шинжилэн судлуулсан нотлох баримт бий юу? Шүүгдэгчид. За хэрэгс хитэн шинжилүүлэх нотлох баримтыг сая дурдаад авчлаа. Ер нь бол дурдаад явсан тэр нотлох баримтын дотор агуулгын хувьд бол тодорхойлж хэлэх юм байна. Тэрийг өнгөрлийн үгэн дээр хэлээд авчаа. Нотлох нь тооцол байна гэсэн. За шүүгдэгч шүүгрэлтөнд хандж хэлэх үг байна уу? Тайлбарыг болов. За болцоо. Би хүний хонь нэмнэж хүний хонь аваагүй. Би тийм учраас энд одоо үн мөнийн энэ төр засаг минь төр төв минь шүүх минь үнэн зөвийг олж өгнө л гэдэг юм зогсож байна. Босно. Бос. За шүүгчийн мөрөгчийн тайлбар хандаж сонсоо.
За прокурорын эсвэлцлийг ерөнхийд наагаад уншиж танилцууллаа. За үүнтэй холбогдуулаад би хариу тайлбар болчиход гаргасан маа. За тэр тухайд бол одоо эсвэлцлийг танилцуулаад прокурор нь бол хэргийг хянан шийдэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хууль төссөн гэж дүгнэж бичсэн байгаа. За үүнд нэгдүгээр нь прокурор эсвэлцлээ эрүүгийн хуулийн ямар зүйл заалтыг хэрхэн буруу тайлбар эрүүгийн хуулийн хэрэглэх засгүй ямар хууль зүйл заалтыг яаж хэрэглэсэн тухай бол бас прокурор эсвэлцэлтэй тодорхой дуртай байдаг. За хоёрдугаар бол шүүхийг хэргийн талаар нотлогдуулж авах байдлыг бүрэн шалгаж тогтоогдоогүй, хэрэг судлаас нь нотлох хоринтын хүрээнд бол эцсийн шийдэрлэх боломжгүй, нотлох хоринтыг хүрэлцүүлж бүрдээгүй байхад эргэлзээтэй гаргасан гэж дүгнээд шүүгчдад ашигтайгаар хэрэглэх шийдэрлэх тухай хуулийн зарчмыг бол буруу тайлбарлсан гэж ингэж үзэж байгаа. За тэгэхээр энэтэй холбогдуулаад шүүгдэгч Алтанбаяр болон за түүний өмгөөлөгч миний бие Оросонд хэргийн ажиллагаанд бол шүүхийн хэргийг прокурортой шийдсэн үеэс гэж оролцсон. Тэр цагаас эхлээд мөрдөн шалгах ажиллагаанд бол нотлох хоринтыг одоо ийм зүйлүүд энэ бол одоо шалгаж өгөөгүй байна гэдэг талаар бол санал хүсэлт гаргаж хэргийг холбогдлыг хэрэгжихгүй болгох шалгуулах гаргаж ирсэн. За тэгээ анхны прокурор давталт шатны нэг аймгийн прокурорт одоо мөн одоо энэ тухай асуудлаараа саналаа тавьж гаргаж ирсэн. За мөн улсын ерөнхий прокурор аймгийн прокурор болон анхны прокурорын одоо шийдвэрийг бол бас эсэргүүцэж шалгах хэрэгтэй зүйлийг нотлох шалгаагүй нотлох чадаагүй учраас хэргийн холбогдлыг хэрэгжихгүй болгож өгөөч. За энэ хүн энэ одоо модыг хулгайлсан гэдэг юм уу энэ тэмдгийг одоо өөрчилж байсан гэдэг энэ үйл баримтыг нотлох олж чадаагүй. Ингээд гэсэн боловч за улсын ерөнхий прокурорын газраас хүртэл одоо энэ хэргийн нотлох зохицуулалтыг бүгдийг бүрэн дүүрэн шалгасан бүх зүйл одоо нотлогдсон. Тийм учраас одоо энэ хэргийг одоо эцсийн шийдэрлэх шүүх одоо эцсийн шийдвэрийг гарганаа гэж ингэж одоо шүүхийн шийдвэрлэх саналыг бол ирүүлсэн. За ингээд анхны шүүх хурал дээр бол оролцсон прокурор маань бол ерөөсөө за энэ хэргийг одоо орчуулсан илтгэхийн ажиллагаа хийж санал тавиагүй. За мөн одоо шүүхэд буцаах тухай саналыг бол тавьж байгаагүй. Харин энэ хэрэг бол бүрэн дүүрэн нотлогдсон. Өөр одоо шалгах нотлох шаардлагатай юм бол байхгүй. Хангалттай хөрөлтөд нотлогдсон гэж ингэж одоо шүүх хурлын ажиллагаанд бол мэтлэлж оролцсон. Асуудлаар бол би энэ прокурорын одоо ямар нотлох хоринтыг одоо нотлогдсон гэж үзэж байгаа тэр үндслүүдийг нэг үйлчлэг одоо тайлбарсан. За энэ тухай асуудал шүүхийн шийдэх тогтоол дээр өмгөөсийн үг бол бүрэн хэмжээгээр бидний гаргасан тайлбар саналууд бол бүрэн туссан байсан. За тэгэхээр тэр прокурорын зүгээс бол ямар нотлох хоринт гэдэг нь зэндээ шийдэх мэдүүлэг. За гэрч од гэрэл Бат Эрдэнэ за мөн Батхыг за энэ гурван одоо гэрчийн мэдүүлгүүдээр одоо нотлогдож байна гэж үзсэн. Тэн дээршийн мэдүүлэг нь болохоор тэр зөвхөн нөгөө гэрч өөрийнхөө малчтын хэлсэн үгээр л байгаа. Тэрнээс тэн дээрш бол тэр мал байсны, мал одоо нийлсний харсан ямар одоо ханин ямар энэ тэмдэгтэй болсон байсан зэрэг асуудлыг бол өндөр үдсэн харсан юм бол байхгүй. Тийм учраас гэрчүүдийн мэдүүлгүүдээр тулгуурлан миний ханиг энэ хүн авсан байх магадaltaй байна гэсэн ийм үндслээр бол цагдаагийн гарах онц гаргасан байдаг. За нөгөө хоёр хүмүүсүүд нь бол одоо өөрсдөө одоо дээр нэрч үзчихэд байна л гэсэн болохоор яг одоо ийм хэн байна. Одоо ингээд энэ тэмдгийг ингээд өөрчилсөн байна гэдэг асуудлыг Отгонбаяр төчлөөгүй. За Отгонбаяр бол тухайн үед бол тань малчин нийлжсэн юм чинь одоо байгаа бол тэрийг та нар өөрсдөө одоо аваад яваа. Би бол өхөр малын шавар дунаад би өхөр малаа татах гэж яруу санд руу явж байна. Та нар хань малаа аваад яваа гэдэг ийм асуудал тавьсан. Тэгвэл нөгөө улсууд хань малаа авахгүй хайчаад яваад ирсэн. За тэгээ Отгонбаяр өхөр малаа татчихад хань малаа цуглуулад ингээ хүрээд ирсэн. Нөгөө одоо улсууд нэг ханийн бариад хүлцсэн. Эр хань байхгүй байна гэдэг асуудал тавьсан. За тэгвэл энэ хань дотор бүгдийг ингээд үз. За бичээтэй ханаач хүртэл авчираад ингээ хашаад ингээд үзүүлээд ингэж үзүүлсэн байна. За тэгэхэд бол хайж хайцгаад байхгүй байна. Тэгээд тийм сав одоо бас бүх юмудыг шалгаад одоо бичээрийг эргэн тойронд нь хоёр мэтрэгтэй ингэж шалгаж аваад байхгүй байна. Тэгээд сүүлд нь Отгонбаяр та тэр нэг хонийн маань аваач нууцсан байна гэдэг утгатай хэлбэрэн зэрэг тухайн үед Отгонбаяр уралдаж хэрэгжил баргалтаад тэгээд салцгаас асуудал байдаг. За тэгээд тэр нь бол 5 сарын 9-ний өдөр болж байгаа асуудал байхгүй. Тэгэхэд тэрийг тухайн үед шалгуулаагүй тухайн үед нь Баймаатар
тухайн үед нь тэнд дэвсбас мэддэг, эзэндээс мэддэг байдаг. За сүүлд нь 6 сарын 5-нд тэнцэн одоо тэдний хоорондоо ярилцлага цагдаагийн газар өргөл гомц гаргасан байдаг. 6 сарын 5-наас хойш тэр улсуудыг асуучаад Автхан баярыг бол 7 сарын наадмын өмнөхөн дуудаж аваадсан боловч байцалт аваагүй бичлэг хийж авсан гэж ингээд одоо ярьсан хэлсэн зүйлүүдээр бичлэг хийсэн. Автхан баяр бол би ийм асуудал болоогүй, тийм асуудал болоогүй гэдгээ бүрэн дүүрэн хэлсэн. За ийм байдаг. Тэгээ хэргийн материал дотор нэг CD бичлэг байгаа гэдэг ингээд яригадаад. За тэгэхээр тэр CD бичлэгийн төсөөлтөөр одоо манай энэ үйлчлүүлэгчид нэг ялах дүнс гаргуулсан гэдэг. Энэ ялах дүнсийн дээр бол хавцралтанд нь CD бичлэг одоо байна, хураагдсан болно гэдэг ингээд бичсэн байна. Тэгэхээр шүүхийн хэргийн материал дотор байгаа ялах дүнсийн дээр бол CD байх. CD-ийн өөр тийм одоо хавцралтын хэсгийг нь бол өөрчлөлт хийсэн ийм байдаг. Тэгэхээр тэр CD бичлэгээр юу байсан, ямар зүйл байсан тэр асуудлуудыг өөрчлөлтөөр хийсэн. CD бичлэг байх шүүх хурлаар ингээд тайлбарлаад ингээд яриад байсан. За эдгээр нөхцөл байдлуудаас ингээд тэгээд ер нь бол тэр одоо хэн эмэлсэн байсан гэхээр чинь тэр ямар хэн байсан нөгөө хоёр ир ханаас гэж яриад байсан. Тэгэхээр нэг ханы маань ингээд авчихжээ. Ингээд эмээл салчихжээ гэдэг. Тэгэхээр одоо Атхан баярын хань бол одоо хоёр чихэн дагал юмтай. Хоёулаа дагал юмтай. Тэгэхээр нөгөө хиний Чин дайрсын хань бол одоо зүүн чих ийм хоёр одоо дагалцсан хоёр давхар дагал юмтай гэж хэлдэг одоо тийм юмтай. Баруун чих нь ерөөс иймгүй. Тэгэхээр чинь одоо од гэрэл тэр эхний мэдээлэл дээр бол тэр одоо эмэнсэн байсан гэж авсан мэдээлэл хэрнээ хоёр дахь мэдээлэл дээр болохоор эмэнсэн байсан гэж мэдээлэл өгөөд гэхдээ зөвхөн баруун чих нь доолмонтэй юм хийсэн гэсэн. Тэгэхээр Автхан баяр хүний одоо хань хулгайлаад өөрөө үнэхээр энэ тэмийн тэмдгийг салах сонхол сэтлэрээ тэр энэ тэмдгийг салсан болов өөрийнхөө эмчээс адилхан хоёрын доолын юм хийнэ гэдэг. Тэгэхээр ердөө айлын эмний эсрэг талынх нь баруун чихийн одоо доол юм хийсэн гэсэн ийм одоо үндэсгүй юм ингэж ярьдаг. За тэр доол юмтай байсныг нөгөө гурван гэрчлээд байгаа малчтал хэлээд байгаа болохоос харсан үзсэн хүн ерөөсөө байхгүй. За тэгэхээр тэр би эндээс бүх юм одоо ингээд санаатаар ингээд худлаа хэлээд байсан. Тухайн үед нь шалгуулахгүй яасан, тухайн үед нь үзүүлэхгүй яасан, тухайн үед нь эзэндээ мэддэхгүй яасан. Яагаад сарын дараа малын эзэндээ тэднээс хэлчихье. Тэндээс мэдээг байж байгаа 6 сарын 5-нд цагдаад өгч байгаа байхгүй. За эдгээр нөхцөл байдлуудаас ингээд үзэхээр ямар ч байсан тэр одоо тэр улсууд хань алга болгонгоо тэр ханаа одоо өөрсдөө алга болгосон байхыг үгүйс гаргах нөхцөлөө зөвшөөрч байгаа байхгүй. Зарим нь хот явсан ирсэн. За тэгээд тэрийг алга болгочоод одоо нөгөө хань нийснээр далиндуулж магадгүй гэсэн бид нар бас таамаглал одоо таамаглалтай байгаа. Үнэхээр одоо энэ хүний ханы нэмэгдсэн байсан гэж бол тэр даруйдны шалгуулаад тэр байтугай яг одоо Атбаатар танаа ханийн дотор манай эр хань одоо нэг хоёр хань байна гэд тэр өдөр ирээд хэлж байхдаа Атбаатар нөгөө та тэр манай ханыг нэмэгдсэн байштай гэдэг багт хэлээгүй. Дараагийн үеийн үдич бол хэлээгүй. Одоо бүр цагдаад өргөдөл гаргахтаа тийм үгэлтэр хэлсэн байдаг. Тэгээд Атбаатар баяр болоод тэрийг 7 сар цагдаагийн газар дээр очиод тэтгэн төлөөлөгчдөр асууж байхдаа та хүний хань нэмэгдсэн байштай юу яриад байгаа би яах гэж хүний хань нэмэх ямар учиртай юу яриад байгаа гэдэг ийм их асуудал болсон тэр бичлэг дээр байгаа гэж ингэж яриад байдаг байхгүй. Тэгээд ерөөсөө эцэг болоод тэр хоёр айлын ханы эмэгч мөрдөн байх газар шалгаагүй. Тэгээд ерөөсөө ноцлогдсон ингээд ингэж итгэсээр байгаад ингээд ерөөсөн. За би урдсалд одоо тайлбарлсан анхны шатны өнгөрсөн үг маань нөгөө шүүхийн шийдэл тогтоолоор маш тодорхой туссан байгаа учраас бас зарим хэсэг нь архитуулж болно. За тийм учраас энэ прокурор ялцрагчдад бол үндэхгүй байна. За прокурор бол яагаад ингэж байгаа гэхээр за анхны шүүх бол хэрэг цугласан ноцхорын хүрэн дээр одоо хангалттай дүнс хийж чадаагүй тайлбарлаж чадаагүй прокурор эсвэлтэй бичсэн байдаг. Тэгэхээр тэр анхны шүүхийн шийдвэрийг ингээд бүхэлд нь ингээд уншаад шүүгч одоо хууль заасан үндэслэл журмын дагуу хангалттай үнэлтийг бол хийсэн байдаг. Бүхэл одоо ноцхорынтэй хооронд нь харьцуулан судалсан, үнэлсэн, дүгнсэн тэгээд өөрийн одоо хууль заасан олонхтой эрх хэмжээ итгэл үнэмшлийн хүрээнд дээр тухайн хэргийн ноцхоронтой одоо Атбаатар яг тэр хэргийг
одоо өөрөөр хэлбэл 16 дугаар эрүүгийн хэрэг хэмжээтэй тухай 16 дугаар зүйл заасан нотлол дахих зүйлүүд дээр дурдгсан тэр үйл баримтыг одоо мөрдөн байдлаар ажиллагааны асуудал ноцчилж чадаагүй. Зөвхөн 3 хэсгийн мэдүүлэгээр тулгуурлаж ялах үйлдэгдээд ороод ирсэн байна гэдэг нөхцөл байдлуудын ингээд өрн дүүрэн яасан. За тэгээд прокурор болохоор тэр өөрөө одоо энэ бидний бол цааш одоо шалгах зүйл байхгүй бүх өрн дүүрэн нотлогдсон гэдэг ингээд шүүх хурал дээр мэдээлэлтэй байсан учраас одоо бидний зөвлөл бол гол одоо мөрдөн байцаах газар мөрдөн байцаагч прокурорын газар бол одоо хэргийг бүрэн дүүрэн нотлож энэ хүний гэм буруутай энэ хүн энэ хэргийг үйлдэх юм а гэдгийг бүрэн дүүрэн одоо нотлож чадаагүй байна. Эргэлзээ өгөхөө одоо ашиг сонирхлын төсөлтэй ашиг сонирхолт нээлттэй одоо малын эзнийхээ малыг алга болгосон гэдэг тэр 3 хүмүүсийн мэдээлэл засварын өөрчлөгдөж байж байгаа. Сүүлдээ малын эзнийхээ тал мэдээлэл өгөөд тэр хүмүүсийн мэдээлэл гэдэг юм байгаа болохоос өөр ямар ч одоо нотлох харинд мөрдөн шалгах ажиллагааны ялцад шинээр судалсан нотлох харинд гэж байхгүй. Ийм одоо нотлох хариндын хүрээнд ийм одоо хэрэг судалсан баримтын хүрээнд дээр хэргийг шүүх шилжүүлж байсан. За шүүх бол хэрэг судалсан нотлох харинд ялах дүнсэнд үйлдвэрлэсэн одоо ялах дүнсээр үйлдвэрлэсэн хэрэг судалсан нотлох хариндын хүрээнд хэргийн материал дээр нотлох хариндын дээр өмнөх дүгнэлт хийж одоо шийдвэр бол гаргасан байгаа. За эдгээр нөхцөл байдлуудыг бол одоо дурдсан зүйлтэй. За прокурор болохоор зэрэг бол нөгөө ямар ч зүйл шалгах юм байхгүй бүрэн дүүрэн шалгасан нотлсон баталсан одоо бид нар шалгаад байх юм байхгүй гэж ярьж байсан бол одоо энэ эсэргүүцэлтээр болохоор шүүх бол одоо мөрдөн байдлаас нь буцааж тэр шалгах ёстой зүйлүүдийг шалгах ёстой байсан гэдэг үндсэн шалтгаанаар бол прокурор эсэргүүцэлтэд орсон байсан. За одоо болсон хань гэдэг юм тэр шүүх хурлын шатанд шүүх үзээд шалгалаа гэж бодсод ямар зүйлийг шалгах байсан. Шалгах зүйлүүд нь ямар ч очил үзгүй болсон. Нөгөө тухайн үед нь байсан энэ тэмдэг нь одоо би энэ тэмдгийг шалгуулъя гэж хэлсэн учир шалтгаан нь юу байсан бэ гэхээр энэ тэмдэг бол тодорхой хугацааны дараа өсөн бүрэн засагдаад өсөн ингээд ургаад бүрэн мэдрэгдсэн байдаг. Шинэхэн одоо 12 тоногтой дээр гэдэг нь сарын дотор бол өсөн ургаагүй шинэстэр одоо ийм харагдаж байгаа жишээтэй ийм байх жишээтэй. Тэгэхээр одоо болсон тэр өсөн ургацсан хаан хэдийн болсон энэ чинь тэр нь мэддэхгүй ийм нөхцөл байдал. За тэгэхээр хоёр айлын энэ тэмдгийг шалгахаа болохоор нэр бид нэр шүүх хурал дээр хоёр айлын энэ тэмдгийг ботоод зургийн таны ярьсан асуудал одоо давцаж эхэлж байна. Дээрэс нь арай нуршаад байна. Жохон давччих. За эдгээр зүйлүүдийг бол ингээд одоо шалгах хэрэгтэй гэсэн учраас ер нь бол прокурорын зүгээс одоо гэдэг юм уу шүүхийн зүгээс энэ хэрэг мөрдөн байдлаас нь буцаагаад ямар ч одоо ачлалчлалын нотлох хариндыг бол гаргаж ирж чадахгүй. Өнөөдрийн хүртэл мөн одоо малаа авсан хүн маань одоо энэ Атхан баяр манай хамиг тийм хүнд өгчих, тийм хүнд хөдөлгдсөн байна, тийм газар одоо атгалцсан байна гэдэг нотлох ирүүлсэн юм бол бас байх байгаа да. Тэгээд эдгээр нөхцөл байдлуудаас харах юм бол одоо прокурорын эсэргүүцэл бол ямар ч одоо үнэлэхгүй байна гэдэг ийм одоо байдлаартай орж байгаа. Прокурорын эсрэг анхан шилтний шийдвэр шийдвэрийг цагаат хатаад эрүүгийн хэрэг нөхцөлөх тухай хуулийн одоо тэр төсвийн одоо буруу барьсан гэдэг ингэдэг. За улсын дээд шүүхийн одоо бол бүр улсын тухай асуудлаар бол тодорхой одоо дурдсан тайлбарыг бол тайлбарын хэсгээс хүсчихээд уншил та. За энэ одоо нөгөө гэм бурууг тооцох зарчим маань бол зарчмын хэрэглэх үндэс нь бол за хэргийн үйл баримт хэрэг цуглуулсан нотлох хариндыг үнэлэх явцад эргэлзээ төрөөд гэм буруутай байна нотлох чадахгүй байгаа нөхцөлд бол энэ зарчмын баримтлан хэргийг хэрэглэхгүй болох физикийн алгадагчийн эрхтэн байдлыг дордоолох нь бол физикийн алгадагч ашиглаад шийдвэрлэх зарчмын дагуу ингэж шийдвэрлэх явдал нь бол хууль зөрчсөн асуудал биш юм аа. За ийм учраас прокурорын эсэргүүцлийг хүчингү болгож анхны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө гэсэн ийм байр суурьтайгаар тайлбар хийсэн байгаа. За бусад давхцсан зүйлүүдийг бол тогтоол дээр болон миний өмнөстэй тодорхой дурдсан учраас давхцуулахгүй яа гэж бодож байна. За прокурорын тайлбар дүнсийг сонсъё. За 2035 оны 1 сарын 3-ны өдрийн тухай дугаартай нөгөө сая юуныхаа сургуулийн үндэстэй асуултгүйгээр шийдвэрийн за энэ юу вэ? Да доктор хэсэг. Энэ доктор хэсгийн хамгийн гол нь прокурорын эсэргүүцэл юу гэж гарсан бэ гэхээр энэ за тэгвэл сэжигтэй яллагчид үнэхээр нотлох баримт нь одоо бүгдийг харьцуулж үзээд нотлогдсон тогтоогдохгүй байх хэмжээ 1.5-2 хэрэглэе. Хууль эрхлэлийн жишг нэгэд тусагцсан ойлголт. Гэхдээ тогтоох энэ гэм бурууг тооцож хэрэгсэхгүй болох зарчмыг хэрэглэхдээ 1.5-2 хэсгийг хэрэгсэхгүй болох үндэслэл болгож буюу
одоо докторийн нэгд хэсэгт ингэж бичсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл цагаатгаж байгаа үндэс нь энэ тодорхойгүй байна гэсэн эсэргүүцэл чинь. За эсэргүүцэлтэй бүрэн гүйцэд дамжуулсан бол дахиад энд юу байгаа? Хоёр хэсэгт байгаа. Эргээр хуулийн 39-р зүйлийн 4-р хэсэг гэж хуульд одоогоор байхгүй байна л да. Тийм учраас энэ агуулгын шүүхийн шийдвэр ойлгомжтой хүрэлцээтэй бөгөөд за эргэлзээ төрүүлэхгүй байх ус байна гэдэг шаардлага хангаагүй байна гэж үзсэн. Ийм учраас прокурорын эсэргүүцэл бичээд за энийг асуулах. За мөн цаашлаад гэрчүүдийн мэдүүлэгдэр байдаг хоёр гэрч харсан гэрч байдаг. Энэ хоёр харсан гэрчийн хувьд ийм өөрчлөлт. За өөрчлөлтийг нь усан гойж ирсэн гэсэн хоёр гэрчийн мэдүүлэг байдаг. За нэг төлөв болоод нэг 90 хонь малд нь нийцсэн байдаг. За энэ бүх малыг бол за том 90 хоньыг нь бол тухайн үед авчих боломжгүй учраас үлдээгээд за төлгийн нь бол аваа явсан. Буцаж ирээд үзэхэд бол байхгүй байсан гэж асуудал хэлээд байдаг. Тэгэхээр прокурорын эсэргүүцэлд тайлбар бичгтээ бол дуртай дуусгуулна. За энэ 1 сарын 3-ны өдрийн 7 дугаартай шийдэх тогтоолт нь ойлгомжгүй байна. Эргэлзээ төрүүлэх байна. Хууль байхгүй зүйл залтыг иш татаж оруулсан байна. Мөн Суудрын прокурорын газарт тусаахгүй гэж офисын 4 залт одоо байхгүй наа гэж. Ийм тайлбар байна. Ийм зүйлээс эхнийхээ үлдээгийг хэлсэн. За шүгчээ би нэг санийхаа үгэн дээр нэг тэр хоёр дахь таалтан дээр нь хэлэх үг орхисон юм. За 39 гэдэг нь бол нэг техникийн шинжилгээ алдаа байсан. Тэр өгүүлбэр нь бол хөлтийн үндэслэлийг бичээд яг бичгтээ 36-гийн юг 39 гэж бичсэн. Техникийн шинжилгээ алдаа байсан. Үнийг шүүхэл залруулах боломжтой гэж хэлсэн. За шүүх хүрэлтэн оролцогчнаас асуух асуулт юу? За шүүх хүрэлтэн зөвлөлтөн шүүх хуралдааны төр засварлыг